байцгаана уу? Манай гэрт тавтай морил манай том руу орцгоо. Сайн байцгаана уу? Намайг Хулан гэдэг сэтгүүлч, контент креатор. Одоо энэ байранда амьдраад 2 жил хагас болж байгаа юм байна. Анх үерхдэг байхдаа бид хоёр ингээд ирээдүйн гэрээ төсөөлж боддог байхад ингээд манай хүн болохоор ингээд дотор тогтчлт мөхчлтийг айгүй сонирхож шийддэг. Би болохоор ингээд тогтчлт гэхээр ингээд яг нэг юм толгойд орж ирдэггүй байсан байхгүй. Тэгээд манай хүн айгүйх ингээд модны өнгөтэй, цэвэр модон материалтай юм, үнэн материалтай юм, хуурамчийн пластик биш яг юм байгалийн чулуу бол чулуу, мод бол мод тийм үнэн материалтай, ургамалтай тийм гэртэй болно гэж ярьдаг байсан байхгүй. Тэгсэн чинь одоо нэг мэдсэн чинь манайх хийдэг тиймэрхүү ойлголцсон. Миний мөрөөдөл бол зүгээр айгүй юм дулаахан, айгүйх нарны гэрэлтэй, байн хоол цай буцалж идэг, тийм халуун, дулаан энергитэй гэртэй болох юмсан гэж хүсдэг байсан. Дандаа гэрт нь хүн байж идэг бас. Тэгээд тэр хоёр маань хоёлоо л биелж байгаа юм байна. За энэ манай том өрөөний хэсэг байна. Энд хамаг өдөржингөө үйл явдал энд бужигнадаг. За мэдээж зурагт байна. Болдог төрийн анхны их хамтын хөрөнгө. Тэгээд энэгээр зурагт хүүхдийн юм гарна, хүмүүсийн бид хоёр киногоо үзнэ. Дээрээс дээр болохоор манай хоёрын айгүйх тоглодог хэсэг нь гарт нь ойрхон намхан байлгаар шийдэж хийсэн. Тэгээд манай энэ номын тавиур, тоглоомын тавиур 7 хоног болгон солигддог нэг тийм системтэй. Амралтын өдөр болгон би бүх тоглоомоо солиод өөр тоглоом гаргаж өгдөг байхгүй. Тины карта энэ дээр чихэн дээр нь хадаан гэвчихсэн. Тэгэнгүүтээ эдгээр бүгдээрээ бидний нэртэй байхгүй. Хадаанстай, хадаанагийн аав, эрэгтэй тулаа, эмэгтэй тулаа. Энд болохоор хадаанагийн ээж байна. Энэ хуглаа дүүн байна. Бүгдээрээ нэртэйгээ байгаа. Одоо энэ тоглоомнууд бүгдээрээ яг нөгөө хүүхдийн хөдөлгөөнийг нь дэмжих зорилттой. Манай ок айгүй төрхөн жижигхэн баггүй юу. Тэгээд би ингээд гар хөлийг нь хүчтэй болгох гэж айгүйх тэр дээр тал дээр нь анхаардаг. Энэ тоглоом болохоор бас ингээд дээр нь гიშгдэг ингээд дамжиж явдаг. Хөлнийх нь мэдрэлийн булчинг бас сайжруулж өгдөг. За энэ манай галтгооны хэсэг. Бас яг 24 цаг ажилладаг. Шүн ч гэсэн манай нөхрийн хоол унданд тусалдаг галтгооны хэсэг хизээч унтардаггүй. Энэ болохоор бас их дурсамжтай. Бид хоёр анх эцэг их болох гээд охиноо гизэндээ тээж явахдаа нөгөө baby moon аялал гэдэг шүү дээ. Тэр одоо хүүхэд гарахаас өмнө яг хоёулахнаа байх үеийн тийм сүүлийн аялал баггүй honeymoon гэдэг шиг. Тэгээ baby moon аяллаараа бид хоёр Өмнөд Америк руу, Эквадор улс руу яваад Амазоны ширэнгөө ойгоор аялсан баггүй. Тэгж яхтаа энийг авсан юм. Энэ хүж өгүүлэгч. Энэ дотор нь хүж хийгээд асаагаад энэ индианы амнаас нь одоо хүж нөөгдөг баггүй. За энэ бол манай хооллох хэсэг. Бид нар бүгдээрээ хамтдаа энэ ширээн дээр хоолоо иддэг. Хүүхдийн тусдаа ширээ хоолны хэсэг гэж байхгүй. Хүүхдүүд хичнээн жижигхэн байсан ч гэсэн хамаагүй энэ ширээн дээр хамт суудаг. Энэ манай хүүгийн өндөр сандал, тэр охины өндөр сандал. Яг ингээд том ширээн дээр томчуудтай хамт хоол идэж сурахаар дараа гадуур ресторанд хоол идэхэд ч гэсэн арай илүү хүмүүжлэлтэй байдаг юм шиг санагдаад байна. Тэгээд энэ миний хайртай зураг. Энийг нартай бороо гэдэг байхгүй юу? Нартай бороо шиг харагдаж байгаа сте. Тэгээд яг иймэрхүү ийм модерн уран зураг хайж агаад энийг өөрөө захиалгаар зуруулсан. Яг дуртай өнгөнүүдээ хэлж агаад энд яг болдоо битэрийн бүх дуртай өнгөнүүд байгаа. За энэ миний хамгийн хайртай хэсэг. Энэ ер нь баг тэр чигтээ миний хэсэг. Манай номын сан. Гэтэ би багасаа их манай өвөө айгүй том хан дүүрэн номын сантай байсан байхгүй юу. Тэгээ би тэр дотроос нь унших гад ч ойлгодгүй дан орос номтой байдаг ус. Тэгээд би өвөө шиг тийм номын сантай болохыг хүсдэг. Одоохондоо л нэг иймэрхүү байгаа. Миний энэ дотроос хамгийн хайртай нь болохоор энэ бичгийн машин байна. За энэ болохоор манай нөхрийн ажлын хэсэг байна. Энд юу байна? За энд манай гэр бүлийн зураг байна, хормын маань зураг байна. Хүүхдүүдийн маань зураг байна. Тэнд би орой 8-аас хойш ажиллая гэдэг өглөө болтол хаяа шөнө хүүхдүүдээ авна. Тэгэл яж идэх. За энэ манай унтлагын өрөөний хэсэг. Энд бид унтаж амардаг. Би тэгэд яг нөгөө жоохон хүүхдүүдтэй болохоор ийм намхан
floor bed сонгосон баггүй юу? Айгүй намхан болохоор хүүхэд өөрөө авирж буухад айгүй амархан байдаг. Жохон хүүхэдтэй айл орныхоо хажууд талд ийм нөгөө модон рэг хийж өгөөд тэр нь ийм тавивтай байвал бас аюу гоё юм бэлээ. Декорны гоё чимэглэлийн зүйлсээж тавина. Би бол шүн ингээл гараа ирсэн явуулаад энд сүү өгж соосог бүх юмнууд памперс бүх юмнууд энэ дотор байж энэ дээр байж идэг. Айгу хэрэгцээтэй. За энэ болохоор миний гоо сайхны хэсэг. Энд нүүрэ буддаг, арьсаа арчилдаг, эмэгтэй сүнсээс сэрээдэг хэсэг маань. Энэ гэрэл болохоор I like where this is going гэж байгаа байхгүй юу? Аа ажиллахгүй байгаа. Тэгээд 30 нас хүрд төрсөн өдрөөрөө хийлгэж төрсөн өдрийнхөө өдөрчлөг дээр тавьчихсан. 30 хүрээд энэ хаашаа явж байгаа надад таалагдж байна гэсэн утгатай. Амралтын өдөр бол үнэхээр хамгийн нандин, хамгийн чухал өдөр байдаг. Манад нэг юм шар гэрлээдэг байхгүй юу? Тэрийг асаахаар ингээд орой яг нар жаргаж ах үеийн тийм шар golden hour харагддаг. Тэрийг асаахаар манай нөхөр байт сигнал асаацсан юм гэдэг байхгүй. Тэр нь бол ерөнхийдөө ингээд орой болоод хэдүүлээ ингээд кино үзээд ингээд ийм тавтай тухтай орчинд хамт байцгаая гэсэн утгатай. Тэрийг асаагаад одоо энэ хоол молоо хийцэн галтгоомогоо цэвэрлэлцэн ингээд айгу тухтай болж байгаад бас нэг ийм нэг динозавртай хүнжил байдیں۔ Хамгийн дулаахан, хамгийн зөөлхөн хүнжил маань тэр хүнжлөө нөмөрцөхөөгээд кино үзэх дуртай. Манай гэр бүлийн аж аргал одоо амар тайван байх, эрүүл энх байх. Тэгээд ингээл налаагаад гэртээ бөөнөрөө хамтдаа л байвал аж аргалтай да. Univision-тэй хамтдаа жаргалтай.